Өчигдөр Монголын топ компаниудын гүйцэтгэх захирлууд ч болж алсын хараагаа тодорхойллоо. За тодорхойлбол сүүлийн 12 жилийн хугацаанд монголчуудын медиа хэрэглээ, амьдралын хэв маягийн судалгааг тасралтгүй хийж ирсэн MMCG компани CEO Night 2026 арга хэмжээг бол Хаан театрт зохиомжуулсан. За энэхүү арга хэмжээнд Монголын топ 50 компани гүйцэтгэх захирал C төвшний нийт 150 гаруй удирдлагууд оролцсон. За компаниудын удирдлагууд Монгол улсын өнгөрсөн оны эдийн засгийн үзүүлэлтийг дүгнэж энэ оны эдийн засгийн чиг хандлага өнгө төрхийг хэлэлцсэн. За тэдний зүгээс 2025 он эдийн засгийн хувьд эрэлт нийлүүлэлт хэвийн эдийн засгийн байдал, инфляц, уулуурхаан бүтээгдэхүүний үн ханш аятайхан байсан гэж дүгнэж байсан. За мөн энэ оны эдийн засгийн төлбөрийг бол эргээр төсөөлж байгаа юм байна. За тухайлбал Монгол улсад орж ирж байгаа $2 тутмын нэг нүүрснээс хамааралтай байдаг. За сүүлийн жилүүдэд нүүрсний үн унаж байгаа хэдий ч алтны ханш $5,000 давсан. За зэсийн ханш $13,000 даван өсөж байгаа нь эрсдлийг багасгаж нүүрсний шархыг нөхөж байгааг бол дурдж байсан. За мөн цахилгаан машины хэрэглээ болон захимжиж байгаа өнөө үед чипний хэрэглээ өндөр байгаа энэ цаг үед зэсийн үн тогтвортой хадгалагдаж 2026 онд өсөлтийн чиг хандлага бол үргэлжилнэ гэсэн хүлээлттэй байгаа юм байна. За ингээд энэ оны эдийн засгийн төлөв байдлыг хилэлцсэн гүйцэтгэх захирлуудын байр суурийг хүргье. Монгол улсын нийт газар нутгийн өртөнд 7% судлагдсан байдаг. Гэтэл бид нар хайгуулын салбараа сайн хөгжүүлж чадахгүй байгаа. Эцсийн зах зээлийн эерэг өдрөг хүлээлттэй дунд хугацаанд энэ хүлээлтийг бид нар өнөхөр нөхөж барьж авч чадах нүггүй гэдэг дээр бол бас бид нар бодох цаг ирсэн байх гэж болж байна. Яг 26 оны төсөөллийн хувьд бол уулуурхаан салбар ялцж байхгүй бас чухал нөлөөтэй салбар хэвээрээ үлдэнэ. Чавзаа захирлаас нэг мас авах гэсэн тэр нүглээ. Сошиал дижитал орчинд харахаар үнэхээр Монгол сүрч эдийн засаг унаад хүмүүсийн амжиргаад ордоод бүгдээ ер нь 3.5 сая хүн гадагшаа гараад ер нь болж байгаа бодож байгаа юм ерөөсөө алга. Тэгээд нэлээд сэтгэл гондоо хүн алхаад ийм артын салбар руу орохоор яцгаж яах юм. Тэгэхээр энэ бүх яахад юм зөрүүтэй байт. За ерөөхдөө Монгол баярын өдрүүд ч одоо цагаас яг өнгөрсөн жилээр ингээд жишээ аваад үзэхэд 25 онд бол хямрал ялчгүй нүүрлээд байна гэдэг. Гэтэл манай яг дэлгүүрийн хувьд бол өсөлттэй байсан. За тэгээд яг мэдээж бид нар датагаа задлаад үзэхээр бол жоохон бас урд онуудаас бол өөрчлөлттэй гарсан. Тэр мэн бас жоохон хямрал байна уу гэж харж байгаа. За яг сагсны тоо маань жоохон багасаад байгаа. Гэсэн мөртлөө нэг худалдаа авалтын дүн бага мөртлөө давтамж нь олшроод байгаа жишээ. Энэ 2026 оныг бид нэр яагаад эргээр харж байна гэхээр 25 он бол Монгол улсын хувьд эдийн засгийн яг статистик тоонуудын хувьд бол нэлээд их сайн тооноттой байгаа. Ялангуяа гадаад валютын албан нөөц түүхэндээ анх удаа $4 тэрбум төрлөө. Олон улсын зээлдүүлэгч рейтинг тогтоогч байгууллагууд бол Монгол улсын зээлдэх зэрэглэлийг сайжрууллаа. Энийг дагаад гаднаас их усрээ татах боломжтой байгаа банкуд, аж ахуйн нэгж байгууллагууд бүгдээрийнх нь гаднаас татан төлбөрүүлэх хөрөнгийн зээлийн хүү бол тодорхой хэмжээгээр буурж байгаа. Хэдий яг жишээл манай банкны хувьд 0.25%-аар жилийн 0.25%-аар буурж байна. Гэсэн гэхдээ ч гэсэн энэ чинь өөрөө эерэг нөлөө үзүүлж байгаа. Гаднаас хөрөнгө татан төлбөрүүлэхэд Монгол улсын эдийн засгийн байдлыг харж байгаа байдал нь бол нэлээд эерэг болж байна. Ер нь бол сорилт ихтэй байх тусмаа боломж нэлээд нэмэгддэг. Тэгээд сорилттой тулгарсан хүн чинь тэрнийг яаж даван туулах юм бэ? Хэрхэн гарах юм бэ? Бусад дэлхийн хүмүүс яаж ижил төрлийн бизнес эрхлэгч нар ямар арга хэмжээ авч энийг даван туулсан бэ гэдэг дээр толгоогоо ажилуулад, ухаанаа уралдуулад илүү их өөртөө боломжийг бий болгодог. Энэ хоорондоо ч гэсэндээ шин зүйлүүдийг олж харж бизнесээ томруулах нэлээд боломжтой байдаг учраас бид нар 2026 оныг бол нэлээд бизнесийн хувьд бол өөдрөг төсөөлттэй байж байгаа. За тэгэхээр энэхүү арга хэмжээний үеэр Монголын топ 50 компани CEO-нор оролцсон CEO Survey 2026 судалгааны тайланг танилцуулсан байгаа. За ихэнх компаниуд бол ажилтнуудынхаа цалин 15-аас 50% хүртэл нэмсэн боловч бүтээмжийн өсөлтөнд бол нөлөөлөхгүй зөвхөн инфляцийг нөхөх төдий байна гэж үзсэн. За мөн хиймэл оюун ухааны хэрэглээнд хийсэн судалгаагаар 2025 онд захин орчинд чанаргүй контентууд 200% өссөн. Үүнд хэрэглэгчдийн 82% нь сүрэг хандлага
шаардлагатай байна. За иймд одоо ажилчдыг брендийн архитектур болгох буюу одоо брендийн ард жинхэнэ хүмүүс байгааг мэдрүүлэх, чин сэтгэлийг одоо маркетингийн давуу тал болгох, алдаатай ч гэсэн хамаагүй одоо үнэн байхыг одоо зорих нь одоо олон нийтэд иргэдэд бол таалагдж байна. За trying is cool again trend буюу тухайн зүйлийг хийхийн тулд хэрхэн хичээж байгаагаа харуулах нь 2026 оны маркетингийн хамгийн том давуу тал болно гэдэг зөвлөмж бол анхаарал татж байлаа. За компаниудын 40% нь AI нэвтрүүлэх чиглэлээ бол тодорхойлж үйл ажиллагаандаа аль хэдийнэ нэвтрүүлээд эхэлсэн байна. Хит олон ийм AI-аар бүтээгдсэн контентуудыг хараад ирэхлээр сүүлдээ одоо AI-аар бүтээгдсэн дуунууд гарч ирлээ. За тэгээд саяны AI нөгөө энэ жилийн технологийн трендийг харахад бараг нэг бүтэн одоо хийдэг уран сайхны киног AI-аар бараг мэдэхгүй 10 минутанд шийдчих юм уу те. Ингээд ирэхлээр нөгөөх нь бүр ингээд хүмүүс утгагүй санагдж эхэлж байна. Ийм ямар ч хэрэггүй ийм амигүй ийм имийг одоо ерөөсөө ингээд бити шахаад байгаа чигээс 80 гаруй хувь нь хэлсэн байгаа байхгүй. Тийм учраас мэдээж бид нэр AI-г ашиглах хэрэгтэй. Гэхдээ хүний тэр одоо сэтгэл, хүний тэр одоо гоё бүтээмж мэдрэмжийг одоо заавал шингээсэн байх хэрэгтэй гэдэг талаасаа бол ингээд зөвлөмж өгж байна. Нөгөө талаасаа хит төгс байдлыг бити ингээд эрэлхийлээд байгаа чи төгс царайлах шаардлагагүй. Яг гэвэл төгс юм гэж амьдралд байхгүй. Тийм учраас брэндүүд ч гэсэн ингээд өөрсдөө илүү байгаагаараа илэрхийлэх те. Одоо ер нь хүмүүс нэг юм худлаа гялцал юмнаас бол нийтээрээ залхаж эхэлж байна гэдэг. Тийм учраас зүгээр ингээд гоё бодиттой байгаа чи, үнэн байгаа чи гэдэг ийм тренд бол явж байна. Тэгээ энийг ч гэсэн манай Монголын компаниуд өөрсдийн зар сурталчилгаа, стратеги одоо аливаа зүйлдээ бол бас одоо хэрэглэх ёстой гэдэг зөвлөмжийг бол бид өгж байгаа. Бүх ажилтнуудын дундаж тухайн компаниудын цалингийн өсөлт өнгөрсөн жил бол топ 50 компанийн үед аваад үзэхэд 20 орчим хувьтай байжээ гэдэг асуудал. Түрүүн бас ярьсан цалингийн өсөлтийг дагаад бид бүтээмж өсөхгүй байгаа гэдэг асуудал бас нэлээд их тийм сорилт дагуулж байна л та. Мэдээж яагаад цалин өсвөө гэдээ үзэх юм бол маш олон учир шалтгаантай. Түрүүний хэлсэн хүлээлт айгүй өндөр байна. Худалдаа авах чадвар, инфляцийн асуудлууд бас байна. Тэгэхээр бол ирэх одоо 2-3 жилийн гол стратеги бол дотоод чадварыг нэмэгдүүлье. За үүнийг нэмэгдүүлэхэд бид нар бол AI технологи бол нэлээд их тийм одоо хувь нэмэр оруулах нэ гэдэг зүйлс харагдаж байна л гэсэн үг. We are also a connectivity company. Манай компани технологийн шинэлэг шийдийг хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд нийцүүлэхээр Mobicom application-д хиймэл оюун буюу Mobi AI болон олон төрлийн дижитал хэрэглээг нэгтгэсэн Explore функцүүд нэмэгдсэн. Mobi AI-г ашиглан ажил амьдралынхаа олон салбарт гарч ирдэг асуултад хариу авах, мөн интернет хайлтыг оновчтой хялбар хийх боломжтой болсон гэдгийг дуулахад таатай байна. We have a new media on the scene. За мөн энэхүү арга хэмжээний үеэр одоо Gen-Z үеийнхний дунд хийсэн судалгаа нэлээд анхаарал татлаа. За Gen-Z үеийнхний 90% нь өдөр тутмын амьдралдаа технологийн дэвшлиг бол ашиглаж байна. За мөн залуус гэр бүл төлөвлөлт хойшилж за илүү хувь хүний хөгжилдөө анхаарч байгааг бол судалгаа харуулж байна. Тэгэхээр гэр бүл төлөвлөлт нь хариуцлагаас зугтах биш, ухамсартай сонголтоо гэж харж байгаа юм байна. За тэдний хувьд орлогын тогтворгүй байдал, зээл, санхүүгийн дарамт их байгаа нь гэр бүл төлөвлөлтийг одоо романтик биш, санхүүгийн эслээ гэж харахад хүргэж байна. За цаашлаад энэхүү одоо судалгаа нөхөн амын бодлогод одоо Gen-Z үеийнхний хандлага хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг бас анхаарах нь чухал болж байгаа шиг байна. Gen-Z үе бол мэдээж амьдралын маягт нь гарч байгаа хамгийн том импакт бол гэр бүл төлөвлөлт бол хойшилж байна. За энэ бол гэхдээ олон улсад ч гэсэн гарч байгаа. Гэхдээ манай Монголын одоо Gen-Z нэрт ч гэсэн хамгийн их одоо гарч байгаа өөрчлөлт болж гэр бүл төлөвлөлт бол маш их хойшилж байгаа юм үр дүн гарч байгаа. Гэхдээ энэ бол гэр бүл төлөвлөлт хойшилж байна гэдэг маань өөрөө Gen-Z үеийнхэн эндээс айж байгаа асуудал биш те. Илүү гэр бүл төлөвлөлт гэдгийг өөр төвшөнд хүлээж авдаг болсон байна. Gen-Z үеийнхэн маань энэ дээр одоо санхүүгийн хувьд ч гэсэн эдийн засгийн хувьд ч гэсэн өөрөө найдвартай их одоо эдийн засгийг үүсгэж те их усрыг үүсгэж за мөн дээрээс нь өөрөө хувь хүн өөрөө хөгжиж боловсролцсны ард дээр гэр бүл төлөвлөлт хийх ёстой байна гэдэг ухамсартай сонголт руу орж ирдэг болсон байна. Тэгэхээр гэр бүл төлөвлөлт хойшилж байгаа нь өөрөө энэс айж байгаа асуудал бол биш байна гэж бол судалгаанаас л харагдаж байгаа юм. Тэгэхээр одоо MMCG компани энэхүү тайлан зүгээр нэг тайлан биш баримжаа өгөх одоо чухал үзүүлэлтүүд дэлгэгдэж байгааг бол Сионор онцолж байна. За мөн Сионорын дүгнэлт бол ойрын 3-5 жилийн доторх эдийн засгийн трендийн өнгө төрхийг тодорхойлдог чухал уулзалт болдгоо гэдгийг хэлж байсан юм а. Одоо бол захирдаг, даргалдаг ийм SEO бол үе өнгөрөөж байна. Манлайлдаг, түүчэлдэг, урам зориг өгдөг ийм SEO-ны 90 үе эхэлж байна. Тэгэхээр энэ SEO-г маш товчгоор тодорхойлох юм бол үлгэрл тийм ээ. Дээрээс нь манлайл
Мөн дээрээс нь тэр хүний алсын харааг нь зорж өгöдөг ийм л одоо мундаг хүн байх ёстой. Ер нь SEO хүн гэдэг бол ерөөсөө шийдвэрийг л үйлдвэрлэж явах хэрэгтэй. Маш оновчтой шийдвэрүүдийг маш богино хугацаанд хурдтай ажиллах ийм шаардлага бол одоо цаг үеийн үед яг бид нар дээр тулгарч гисэн байж байна. Бүх л үйл ажиллагаанд одоо судалгаа маш хэрэгцээтэй байдаг. За MMCG компани бол одоо бизнес тэр тусмаа бизнес эрхлэгч нарт бол одоо маш их одоо алсын хараа луужинг чиглүүлж өгдөг. Маркетинг дээр AI-ыг хэрхэн ашиглаж болох вэ? Ямар төвшөнд явж байгаа вэ? Биднэрт ямар боломж байгаа вэ? Юу харагдаж байгаа шигэ байдаг вэ? Юу харагдаж байгаа шигэ биш байдаг вэ? Талаар ингээд биднэрт одоо технологийн дэвшил, хөгжлийн тухай одоо ярьж өгж байгаа нь маш гоё авууштай байл. Тэгэхээр эдийн засгийг одоо солонгоруулах боломжтой салбарын нэг нь кино урлагийн салбар. За киноны зөөлөн хүчний бодлого учраас энэ салбарыг дагаад бусад салбар хөгжих боломжтой гэж үздэг. За тэгвэл энэхүү арга хэмжээний үеэр одоо кино урлагийн зөвлөлөөс 2026 болон 2027 онд хийгдэх Монголын шилдэг кино компани продакшнуудын бүтээлүүдийг бол танилцуулсан байгаа. Зах зээл рүү орсноос хойш бол одоо манай соёлын яам маань бол киноны хуулийг өргөн бариа те одоо кино хуультай боллоо. Ингээд энэ хүрээнд соёлын яам маань кино урлагийн зөвлөлийг бий болгосон. Одоо бид бүхэн бол одоо байгуулагдаад 4 гаруй жил болж байна. Энэ хооронд бол соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бас хуультай боллоо. За татврын 1% гэж одоо сүүлийн мэдж байгаа те манай бизнесийнхэнд. Өнөөдөр энийг бас бид бүхэн бизнесийн салбарын SEO нартай танилцуулах гэж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд одоо татвар тоногт ашигын 1%-ийг одоо хөрөнгө оруулалт кино салбарт хийх юм бол одоо татвараас 1%-ийг нь хөнгөлөх ийм хууль гарсан нь бол манай салбарын хувьд бол маш том давуу тал байгаа. За дүгнээд хэлэхэд энэхүү арга хэмжээ нь одоо бизнес, технологи, нийгмийн чиг хандлагыг нэг дор харуулсан өндөр ач холбогдолтой уулзалт болсон гэж хэлж болохоор байна. Баярлалаа.